Ано гэдэг би Хөдөө аж ахуйн сургуулийн хэрэглээний эдийн засгийн 1-р дамжааны оюутан байна. Би Ховд аймгийн нийгмийн эдийн засаг аж амьдралын тухай та бүхэндээ хүргэх гэж байна. Миний ярих гэж байгаа сэдэв бол өндөр уулс байгалийн үзэсгэлэнтэй газрын тухай би одоо та бүхэндээ хүргэх гэж байна. Хамгийн ихний уул бол сүрлэг мөнхөйхөн уул юм аа. Алтайн сүрлэг нуруунаас сүндэрлэн боссон мөн хайрхан уул нь Ховд аймгийн мөн хайрхан суманд оршдог. Хаа холоос цасан малгайгаа өмсөд сүндэрлэх энэ хайрхан бол нутгийнхны итгэл сэтгэлийн шүтээн юм. Мөн хэмээх нэр нь хизээж уурлаж гомддоггүй, тайван дөлгөн мөнхийн хайр мэд сэтгэлийг илтгэдэг, өвөл зүний аль ч улиралд үцгэлэн төрхөө хатгалсан энэ уулын Тэнгэрийн орцтой холбон үздэг нь учиртай бизээ. Ховд аймгийн Баян Илхий 2 аймгийн зааг дээр цагаан оройгоо тэнгэрт тулган залардаг цам гаруй хархан юм. Далайн түвшнөөс дээш 4208 м өндөр энэ уул нь цам гаруй үндэсний цэцэрлэг түрээлэнгийн төв хэсэгт байрладаг. Домогт өвүүлснээр эрт цагт цам гэдэг нэгэн анчин нэр амьдардаг байжээ. Тэр цагт цам гаруй уул ямар ч усгүй ан амтнаар хэлбэг үзэсгэлэнт байгальтай сүрлэг сайхан уул байж цам нэг удаа ан өрөө хийж явсаар цам гаруй уулын оройд гарчээ. Харин тэндээсээ бууж чадалгүй ард тоцорсон ихнэр хүүхдээ бодон уйлж суусаар нэлмэс нь мөнх цас болон тогтсон гин. Цамын хүү өгсөн учир ууланд нь хүн гарахаа болсон гэдэг. Анх харин энэ ууланд цам гарсан учир нь нутгийн ард түмэн түүнийг цам гаруй хэмээн нэрлэж үеийн үед дахиж шүтэж иржээ. Дөрвөн сумын нутагт оршиж дөрвөн хатан нуурна нуурын ус, элсэн манган, уулс, гурын гайхалтай хослол юм. Энэ нуурын эргэн тойронд халуун элс халж усанд хүүднээр мэлмрэх нь байгаль дэлхийн хосгүй нэгэн тогтцын хэсэг юм. Хатан химээх нэр нь нэгэн ухаалаг үзэгсэн татны тухай домгоос үүдэлтэй гэх бөгөөд энэ хатан нь нутгийн амгалан тавин элбэг баян амьдралын их болсон нэгэн байдаг гэдэг. Хатан хөхий уул бол ойн шивнийн бүлгийн шингэн ус ан амтны үлгийн нутаг юм. Алтан их тодотгол нь энэ уулын наранд шаргалтан гялалзах оргилуудаас үүдэлтэй бол хөхий гэдэг нэр нь Тэнгэрийн хаяаг толтон хөхрөх өнгөөрөө гайхагддаг. Тэ хөхий уул бол амьд байгаль өөрөө хүнийг нүдээр үтсэн хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг ариун дагшин газар юм. Жаргалан сумын дэргэд сүндэрлэн харуул овоо Ховд хотыг бүхэлдэн төлдөн гарч болох онцгой зэг юм. Эрт цагаас харуулынхан нутаг усаа манаж байсан гэдэг бөгөөд тэр үедээ холбоотойгоор харуул гэх нэртэй болжээ. Өнөөдөр энэ газар бол нутгийнхны шүтээн овоо залуусын уулзах туртай орой наран жаргах үеийн зурагчны дэв ажин юм. Ховд аймаг бол зүгээр нэг газар нутаг биш. Тэд байгаль их өөрөө урлан бүтээсэн уран зураг, түүхийн домог, сэтгэлийн шүтээнүүд оршдог. Мөн хайрхан, цам гаруй, дөрвөн хатан, алтан хөхий, харуул овоо эд бол зөвхөн газар нутгийн нэрс биш, харин монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн бахархал юм. Бизнес хэрэглээний ангийн төгөлтөр гэдэг. Би танарт одоо Ховд аймгийнхаа талаар түүхэн археологийн газруудын талаар мэдээллийг хүргэх гэж байна. Миний дурдах түүхэн эхний газар бол Ямаа усны хатны сүг зураг юм. Ямаа усны хавцалд ойролцоогоор Алтай Уянч сумын зааг орчимд ойрлох талбай даяар олон зуугаар тоологдох хатны сүг зураг бий. Эдгээр нь голцлон хүрл алтын болон төмрийн үеэс холбогдсон янгир, буг, зээр зэрэг ан амтан, морин тэрэг, хүнд холбоотой дүрслүүд мөн тамга мэт хэлбэр бүхий тэмдгүүд илэрсэн байна. Археологийн судалгаа нь хэсэг хүннүүгийн болон бронз төмрийн үеийн гаралтыг заадаг байна. Ишгэн толгойн хатны сүг зураг. Манхан сумын ойролцоо байрлах Ишгэн толгойн хатанд 150 гаруй сэлбэр байдаг гэж тэмдэглэгдсэн. Хүмүүс адуу, янгир, тэмээ, аргал зэрэг амьтад
зарим тэмдэг бүхий бичээс төсд хэсгүүдтэй байна. Судлаачдын тэмдэглэснээр эдгээр сүх зургууд нь палеолитийн болон хожуу эртний үеийн амьдралыг харуулсан чухал археологийн их сурвалж юм аа. Баян зүрхийн буган чулуун хөшөө. Мөс цумын Баян зүрх орчмын Баян зүрхийн буган чулуун хөшөө нь Баруун Монгол тохиолдох томоохон хүн буган чулуун төрсөлүүдийн нэг нь. Тус газар орчимд 30 орчим том жижиг буган хөшөө хэрэгсүүр булшны төвөр зэрэг олдсон бөгөөд зарим хөшөөн дээр чих, мөр, гар зэргийг тодорхой сэлсэн байдаг. Эдгээр нь танзуу, түргийн болон нүүлтчдийн жалга, арга барил, нийгмийн бүтцийг судлахад ач холбогдолтой. Хойд Цэнхрийн агуй. Манхан сумын Цэнхрийн гол орчимд байрлах Хойд Цэнхрийн агуй нь дэлхийн өмнөх эртний хадны сүг зураг юм. Зарим тохиолдолд 40 мянган жилийн өмнөхтэй холбогдох болон палеолитийн үеийн олдурууд хамаардаг байна. Агуй хажууд олдсон яс ба сүг зураг нь тухайн үеийн уур амьсгал, амьтан, хүний соёлын их сурвалжийг харуулдаг тул Төв Азийн эртний урлаг судлалд чухал орон зайг эзэлдэг байх нэ. Мөөгөн хад. Мөөгөн хайрхан орчмын үзэсгэлэнт хаднууд гэсэн үг юм. Дууд сумын нутгийн ойролцоо байрлах Мөөгөн хад нь байгалийн өвөрмөц хэлбэр мөн түргийн үеийн хадны бичээс чулуун хөшөө мэт археологийн мөрөөдтэй холбогддог. Энэ орчимд байгалийн дотор өндөр улсын хавцлууд болон эртний соёлын хэд хэдэн тэмдэглэгээ үзэгдэх тул ажил, судалгаанд сонирхолтой газар байж болох юм. Наа басан гэрлэгдэг би Будаач сургуулийн Нэгтлэн Бат бүртгэлийн ангид суралцдаг. Ховд аймгаас төрсөн төрөн гарсан алтардангуудын талаар мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Алдуржавын аюуш ардын хөтөлбөрийн цогтой тэмцэгчдийн нийгэм тэд зарган хэлбэрийг голгон хэвлэж байсан боловч дугуйлангийн болон цэвсэрлэх болох хэлбэрээр тэмцэж байв. Эдийн худалдаачид эдэндээ сэлбэлдэж Чошуун аюун Манбазарын эсрэг тууштай тэмцсэн баатарлаг нэг юм. Тэрбээр 1859 онд Цэцэдхан аймгийн Нархан мөлийн хошуу одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1959 онд түүний гэрэл төшөг Ховд хотны төв босгож Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Ард ашуун 50 наснда Манжин 9 эрүү шүлтийг давсан баатарлаг нэг юм аа. Элбэг доржин Ховд аймгийн Зэрэг суманд Захиа хааны хүү нарын гэрт 1963 оны 3 сарын 8-нд тэдний 8 дахь хөвгөн болон мэндэлжээ. Захиагийн Элбэг доржин Монгол улсын арчилсан нийгэм бий болгоод анх зориулан санаачилсан 75 жил комплекс засагтай байсан Монгол орныг 50 хувьсгал замаар арчилсан чөлөөт эдийн засагтай болгож арчилсан хувьсгалын 13 дахь удирдагч юм. Элбэг доржин Монгол улсын ерөнхийлөгч асан өмнө нь тэрбээр Монгол улсын ерөнхий сайдаар 2 удаа, Монгол улсын их хурлын дэд дарга 1 удаа, улсын их хурлын олон бүлгийн дараа 1 удаа, улсын их хурлын гишүүнээр 4 удаа тус сонгогдож ажилласан. Эцээ Элбэг доржин арчилсан төлөв хүний эрхчлөлөг дэдэлсэн нэлийн бол ус доржин. Баянбалын тэгшээ. Монгол улсын баатар Баянбалын тэгшээ 1926 онд Ховд аймгийн Чанман суманд төрсөн. 1946 онд цэрэг татагдаж Ховдын Атройд алав хаасан ба цагийн байдлын хурцдал тул олон удаагийн тулгаралт байлдаанд оролцож Чанмуулын үүрэг даалгаврыг удаасараа сайн гүйцэтгэж байсан. 1948 онд ахлах тэслэж хаян хэрвагийн удирдлаганд арвуу бүдүүн харгантын хөлийн манад гарч байхдаа коменданы цэргийн миномат хурд хөнгөн пулемотын зэвсэрлэх 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг Алтан аймаа рүүжи тэсгийн дарга Геван туслах наваадж даваад оржийн хамт хойд өндөрлөх торогдод дайсан хохирол хошуулсан газрын бартаа хүний олон зүсгийн хүчний дагуугаар дайсан хөлийг буслан амдааран барахаар дайхад эцсийн гранта тэслэн хамдаа мөрөжээ. Түүний баруун хөлөн миномат суманд өртөж тасарч ясан ярдаж гарч ирсэн байдалтай олджээ.
Улаанбаатар хотын төвийн 1949 оны 6 дугаар хурлын тогтоолоор Монгол Улсын Баатар цал нэхэн шагнаж, засгийн газрын 1998 оны 169 дугаар тогтоолоор Хилийн цэргийн 65 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон. Мэндбаяр. Давд Оржийн Мэндбаяр нь Ховд аймгийн Манхас суманд 1944 оны 11 сарын 8-нд Давд Орж их Үлзий хошиг хоёрын 2 дахь охин болон мэндэлжээ. Монгол Улсын ардын жүжигчин, Монгол Улсын хөдөлмөрийн батар тайлбарлагдсны жүжигчин. Тэрээр 2005 онд Монгол Улсын ардын жүжигчин, 1981 онд Монгол Улсын гаваа жүжигчин, 2013 онд Монгол Улсын хөдөлмөрийн батар цал хүртсэн. Дэмэнд баярын тайлбарлагдсан дээр үндэсний болон дэлхийн сонгод төх олон жүжиг дуу бүтээсэн. 1880 гаруй жүжигийн гол ба туслах төр тоглосон байна. Энэ хугацаанд тайдрын томилолд авсан хөдөө орон нутгаар их явдаг байсан. Түүний нөхөр Бүрд Оржийн цэрэн давг тэд танилаа 50 жил болж байгаа гайхалтай жүжигчин гэр бүл юм аа. Хангаан өдгөө 35 настай Ховд аймгийн Буян суманд төрсөн түүний аав оргих улсын авраг тариалчин ээж нь баярлах нэрв хийдэг. Ээж аав нь аль аль бүхийн удамдаа үндэсний бүхийн улсын аврагцалтай бүх юм. 2020 онд 124 бүх барилсан түүх барилдаанд өвдөх шороодолгүй 10 давж төрүүлж улсын 10 цал хүрсэн Ховдын нэгэн бахархалт авраг юм аа. Сайн байцгаана уу, намайг Гандахдаг гэдэг. Би Худаажих их сургуулийн бизнес эдийн засгийн нэгтгэл мод хүртгэлийн 1-р дамжааны оюутан байна. Би та бүхэндээ Ховд аймгийн өнөө цаг үеийн нөхцөл байдал, дотоодын нийт бүтээгдэхүүний талаар танилцуулах болно. Эхний танилцуулгыг болохоор халзан мөрөгтэй уул төслийн хүрээнд танилцуулах болно. Ховд аймгийн Мянгат сумын нутагт орших халзан мөрөгтэй уул нь байгалийн өвөрмөс тогтцтой иргэд нисчүүм мэд хэлбэртэй байдаг. Нутгийн иргэд домог соёлын өвтэй нэрлэн холбодог. Энэ уул нь аялал жуулчлалд сонирхол татах газар бөгөөд орон нутгийн эдийн засаг, жижиг дунд бизнесийг дэмжих боломжтой. Төслийн хүрээнд эко маршрут, үзүүрийн тавцан, мэдээллийн салбар, орон нутгийн хөтөж бэлтгэхээр төлөвлөж байна. Мөн Ховд аймгийн Эрдэнэ мөрөн суманд байгуулагдсан улааны цахилгааны станц нь сүм ойр орчмын айл өрх байгууллагыг найдвартай цахилгаанд улаанаар хангах зорилготой. Урьдчилсан тооцоогоор 1-2 мегабайт цахилгаан, 3-6 мегабайт улааны үйлдвэрлэх хүчин чадалтай. Техник технологи нь дизель, биомасс, эсвэл газ ашиглах боломжтой. Төслийн үр дүнд дулаан цахилгаан тасалдаж буурч эрчим хүчний хараат байдал багасна. Мөн орон нутгийн иргэдэд ажлын байр бий болох боломжтой. Ховд аймгийн Болгон сумын хил дээр орших хайрт уул бомб нь Монгол Хятадын худалдааны чухал гарц юм. Энэ бомбоор Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн, ноос ноолуур, хүнсний ногоо, нүүрс экспортлдог бол бүгд найрамдах Хятад улсаас өргөн хэрэглээний бараа, хүнс, техник, тоног, төхөөрөмж импортлдог бол импортын хүчин чадлыг сайжруулах, төсөлд агуулах, автоматжуулалт, гайл үйлчлэгээ хөгжүүлэх, үйл ажиллагаа сайжруулахд оршино. Үр дүнд нь экспортын урсгал нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг, ажлын байр нэмэгдэх юм. Төсөл нь Ховд аймгийн орон нутгийн хөгжилд боттой хөв нэмрээ оруулна. Үүний үр дүнд Ховд аймгийн сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүн эрс өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнч нэмэгдсэн нь эерэг үзүүлэлт болж байна.